За өдөр энэ өдрийнхөө үгийг эхлүүлэхийн залбирая. Энэ 7 хоногт бид Галаат номоор явж байгаа. Эзэн минь ээ, өнөөдөр бидэнд бас Галаат номын 2 дугаар бүлгээс сурахад туслаарай. Эзэн, таны үг бол үнэн. Таны үг бол хүчирхэг амьд учраас биднийг өөрчилдөг үлээ эзэн бурхан аава. Тийм учраас өнөөдөр ч гэсэн бидний сүнслэг итгэлийг та барьж байгуулан босгож өгөөрэй. Есүсийн нэрээр гуйлаа. Амен. За тэгвэл өнөөдөр Галаатын 2 дугаар бүлгийг давч үзье. Тэгээд Петр харин үндэстнүүдтэй хамт хоолж байгаад тэгээд Иерусалимаас юдэчүүд ирэхэд нь харин үндэстнүүдээс зайгаа барьсан. Яагаад гэвэл юдэчүүд түүнийг нөгөө хослуулаагүй хүмүүстэй хамт хоол идлээ гэж буруутгахгүй гэж айсантай болоод харин үндэстнүүдээс олдож байгаа байсан. Тэгээ үүнийг нь Паул сайн мэдээний үнээр цэгш болон явахгүй байна гэж зэмлсэн. Яагаад гэвэл Петр өөрөө юдэ бус хүмүүстэй харин үндэстэн хүмүүстэй хамт яг тэдэн шиг амьдсан хэрнээ хамт хоолсон хэрнээ тэгээ юдэчүүдээс Израилаас хүмүүс ирэнгүүт ингээд нөгөө өөрийнхөө тэр амьдж байгаа тэр хэмээгээ өөрчлөөд ингээд тэдэнд таалагдах гэж юдэчүүдэд таалагдах гэж үйлдэл гаргаж байгааг буруушаасан. Сайн мэдээний үнэн бол хослуулахгүй чухал биш, харин итгэлээр л зөвтгөх. Тийм учраас энэ Паул сайн мэдээ үннийг хамгаалахын тулд Петр хэдий илчиж гисэн түүний нэр хүндийг унах нь сайн мэдээний үннийг хамгаалахын дэргэд юу ч бишээ гэж тооцоо. Өөрөөр сайн мэдээний үннийг хамгаалахын тулд өөрийн хамтрагчийг бас буруутгасан. За тэгээд сайн мэдээний үнэн гэдэг нь итгэлээр дамжуулан нэгүслээр хийгдэх зөвтгөлийн тухай юм аа. Тэгэхээр бурхан евдээ болон харин үндэстнүүдийг нэг ижил арга замаар буюу цовдлогдсон Христэд итгэх итгэлээр дамжуулан зөвтгөж ялгарлдгүй юм бол хөвч хөндүүлээгүйгээс нь болоод харин үндэстнүүдтэй нөхөрлөөс бид яагаад татгалцах вэ? Бурхан харин үндэстнүүдийг хүлээн авахаасаа өмнө хөвч хөндүүлэхийг шаарддаггүй юм бол түүний тулгаагүй энэ нөхцөлийг бид хэрхэн тэдэнд тулгаж зүрхлэх вүлээ. Хэрэв бурхан тэднийг өөрийнхөө нөхөрлөлд хүлээн авсан юм бол бид тэднийг өөрсдийн нөхөрлөөс хэрхэн гадуурхаж холдуулах вэ? Бурхан тэднийг өөртөө эвлэрүүлсэн байхад бурханы эвлэрсэн тэднээс бид хэрхэн зай барих вэ? Тэгээ Ром 15:7 Христ таныг хүлээн авсны адил би биенээ хүлээж авахтун гэсэн. Үнэхээр байгаар нь хүлээж авраа гэж Христ загсан. Тэгээд өөртөө адил зөвтгөгдсөн итгэжтийг бид цэвэр бус гэж үзээд түүнтэй хооллохгүй байх ямар шалтгаан байгаа вэ? Өнөөгийн чуулганд бусдыг ялгарлан дарамтлахад гол үр гүйцэтгэдэг хэсэг үл хүмүүс байдаг. Тэгээд тэднээс бид айж тэдний эрхэнд орох ёсгүй. Мартин Лютер зөвтгөх онол бол сайн мэдээний үнэн бөгөөд жинхэнэ Христ итгэгчдийг төрүүлдэг. Хэрэв зөвтгөлийн тухай энэ сэдв жинхэнэ мөн чанараа алдахаас бүх жинхэнэ Христч онол алдагдахад хүрнэ гэж хэлсэн. Тэгэхээр энэ зөвтгөл хэрхэн зөвтгөх тухай энэ бол хамгийн бидний Христ итгэлийн чухал онол байгаа даа. Тэгээ зөвтгөлийн талаар эсвэл зөв онол эсвэл буруу онол байгаа даа. Тэгэхээр хамгийн аюултай нь энэ зөвтгөлийг ойлгохгүй буруу тайлбарлахаас ирдэг. Бурхан нүгэлтнүүдийг зөвхөн уучлж цагаатгаа зогсохгүй бүр өөртөө хүлээн авч зөвхт хүн мэт харьцаж буй үйлдэлийг зөвтгөл гэж нэрлэдэг байгаа. Тэгэхээр Паулыг шүүмжлэгчид зөвхөн Христэд итгэх итгэлээр хүн зөвтгдөг юм бол наач их аюултай онол байна. Хүмүүсийн ёс суртахууны хариуцлагыг сулруулад байна. Зөвхөн тэгэл
одоо муу хүмүүс хүртэл ингээд итгэлээр зүтгэдэг юм бол тэгвэл сайн байх ямар утга учиртай. Тэгвэл тэгж одоо тайлбарлсан эвдээчүүд. Ерөөсөө сайн үйлс хийлэхгүй тэгээ бурханд ингээд хүлээн зөвшөөрөгдөн, итгэлээр хүлээн зөвшөөрөгдөн гэдгээр хууль зөрчигд хүргэж байна. Муу хүмүүсийг итгэлээр зөвтгдөг юм бол сайн байхын утга учир юу юм? Бид дуртайгаа хийж таалагцаараа амьдрах боломжтой юм биш үү гэж одоо эвдээчүүд маргадаг. Паул болохоор би зөвтгчнийхэн дараа хэрв нүгэл үлцээр байхавас миний буруу болохоос биш, энэ Христийн буруу биш ээ. Би өөрийгөө л буруутгах нь харин хэн ч Христийг буруутгах чадахгүй маа гэж тайлбарласан. Итгэлээр зөвтгөх онол нь нүгэл үлдэхийг одоо зоригжуулан дэмжиж буй хэрэг гэдэг нь одоо энэ маш хөнгөн инээдтэй хэрэг юм аа. Яагтвэл зөвтгөл нь хүний байр суурийг өөрчилдөг атлаа, зам байдлыг хүндлэгүй орхидог хуулийн одоо зохиол биш ээ. Христ итгэсэн хүн сүнсээр төрдөг тул өөрчлөгддөг. Тэгээ тийм хүн хуучин амьдрал руугаа эргэж буцна гэдэг юм хүсэл эрмэлзэлгүй болдго юм аа. Тэгээд Паул хэлэхдээ би Христтэй хамт цовдлогч амьд байгаа нь би биш. Харин Христ миний дотор амьд байна. Тэгвэл нэгэнт бид Христийн үхэл дотор түүнтэй нэгдсэн бол бидний хуучин амьдрал дуусгар болж байна гэсэн үг. Энэ бид дахин нүгэл үлдэхгүй гэсэн үг биш. Бид нүгэл үлдэх боломжтой. Гэвч бид нүгэл үлдэхийг хүсдэггүй юм аа. Христ биднийг нүгэлгүй амьдруулахын тулд өгсөн учраас бид түүний үхэлтэй одоо нэгдснээр адил байдалд орсноор бид эргээд одоо биднийг өхүүлэх тэр нүгэлтэй одоо зурлах ёсгүй. Бид нүгэл рүү эзэж тэмүүлдэггүй. Тэгэхээр Юдын хуулийг сахичд болохоор ажил үйлсээрээ бурханд одоо таалагдах гэж оролддог. Тэгээд үүнийгээ одоо бурханд болон Деважин төрөх хамгийн сайн арга гэж үздэг. Гэвч энэ нь бол бурханы мөн чанарыг болон тэр ариун чанарыг болон тэр Христийн ажлыг өвөөсгдөг. Зүгээр л үйлсээр аврагдах юм бол тэгвэл Христ залмай цовдлогдох ямар одоо хэрэг байсан. Ингэж одоо хуурамч сургаал заагчид Христийн тэр залмай одоо үйл хэргийг үнэхээр өвөөсгөж бурханы эсрэг зогсдог. Тэд бол ерөөсөө бурханыг нэгүүлсэнгүй байх шаардлагагүй гэж үзэж байгаатай адилхан. Тэгэхээр хүний хамгийн одоо чухал хэрэгцээ бол зөвтгөл буюу бурханаар хүлээн зөвшөөрөгдөх юм. Яг энэ хэрэгцээтэй бусад одоо ямар ч хэрэгцээг бол одоо адилтах боломж бусад хэрэгцээ бол юу ч биш. Тэгэхээр зөвтгөлийн талаар Мартин Лютер миний юу хийх ёстойг биш, харин Есүс Христ миний төлөө юу хийснийг заадаг сайн мэдээг сонсох хэрэгтэй гэсэн. Тэгэхээр хууль бол хүний юу хийх ёстойг заадаг, харин бидний итгэл бол харин Христийн юу хийсэн талаарх сайн мэдээ юм аа. За өдөр хамт залбирая. Эзэн минь ээ, биднийг хайраар бие биенээ байгаар нь хүлээн зөвшөөрөхөд туслаарай. Бид бусдыг буруутгахгүйгээр хүлээн авдаг болгож өгөөч. Та биднийг байгаагаар хүлээн авсан шиг бид бас бусдыг, ялангуяа итгэжтийг, бусад сүм чуулганы итгэжтийг бид байгаагаар нь хүлээн зөвшөөрөхийг хүсэж байна. Эзэн минь ээ, биднийг хайраар үйлчлдэг болгож өгөөрэй. Иесусийн нэрээр гуйлаа. Амен.